man. За намайг бэлгүүн төгс гэдэг. За Swish гэдэг Facebook хуудсын админ. За тэгээд бас YouTube дээр Swish Originals хуудасаараа дамжуулаад бичлэг подкаст хийдэг. Би хуудасаа болохоор 2017 оны ер нь 100-аас эхэлж ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө яг нөгөө Facebook дээр ийм мэдээлэл гарангуут нь өөр дээрээ нөгөө шеэрлээд байдаг гэсэн тийм ийм тоглолтуудын мэдээлэл одоо юу гэдэг өөрийнхөө бодол. За тэрнээр илүү өөр дээрээ ярихын оронд пэйж нэгээд бусад хүмүүст ингээд ойлгомжтойгоор бусдад хүргээд явбал илүү гоё юм болов гэж бодоод нэс. Тэгээ угаасаа миний яг үндсэн сонирхол бол за NBA үзэх, сакс үзэх те сакс бас тоглох дуртай. За давхар бас нөгөө нэг би ч нөгөө хипхоп хөгжимд айгуу дуртай. Тэрийг бас давхар хипхопын талаар бас бичиж давхар ингээд өөрийнхөө ер нь үзэл бодлыг сонирхлоороо хоббигоороо ер нь ингээд өргөжүүлээд явъя гэж бодож ирсэн. Би ч анх ерөөсөө яг сакс тоглож чаддгүй ерөөдөө саксныг үздэг байсан яг 8 9-тэй одоо ерөнхийдөө их хүүхдүүд ч яг тэр үед ингээд яг сонирхлоо юм. Тэгээд NBA live-ээр тоглоод ерөнхийдөө бол NBA-ийн тоглогчдыг мэддэг болсон байсан. За тэгээд тэрний дараачих нь болохоор NBA live 2007-г тоглоод NBA ер нь бол 2008 оны улирлаас эхлээд үзэж эхэлсэн. Угаасаа тэр үеэс эхлээд Монголд ингээд баг сувгуудаар гарч эхэлдэг болсон байсан. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн ихэнд гэх юм бол мэдээж бол би ч өөрөө Kobe-гийн фэн. За тэгээд Lakers багийг ерөнхийдөө бол анхыг үзэж дэмжиж бол анх гарч ирсэн. Тэр үед ч гэсэн ингээд 3 дараалж финалд гарсан ч юм уу те. Яг ингээд яг анх гарч ирсэн яг анхных нь фэн гэх юм бол Kobe болон Lakers-ийн фэн. Тэгээд явандаа болохоор би ч өөрөө бас нэг LeBron-ы бас фэн баггүй. Тэгээд ингээд Kobe-гийн LeBron-ы фэн ингээд зэрэг оршиж болдсон шүү гэдэг бас батлах цөөхөн идэв хүмүүсийн нэг гэж бодоод байдаг өөрийгөө. Michael did everything well. LeBron James just bigger, stronger, faster. Michael Jordan had the perfect body. 6'6", 225. Can I run, I'll jump, tough, everything? I said, this other guy's 6'8", 260. He can do everything Jordan could do, but better. So what does he need to do to pass Michael Jordan? He already done past Michael Jordan as far as who's the best player ever. Биднээс ер нь Монголын яг үзэгчд яг өсөж эхэлсэн бэ гэдгийг бол яг сайн бол би яг өөрөө үзэж эхэлсэн үеэс л юм болоо гэж боддог. Яг манай үеийнхэн тий. Тэгээд тэгэхээр ч одоо нэг боловсролоор гардаг байсан шүү дээ. Scorist гэдэг NBA дамжуулдаг байсан. За тэгээд тэрнээс хойш Sport Box одоо SPX-ийн гэж явцсан тий. Тэрнээс хойш ерөнхийдөө яг 10 оноос хойш юм болов гэж бол таамаглаж байна. Last name ever, first name greatest. Like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local. Подкастыг болохоор 2019 онд ер нь яг нэг хоёр найзтайгаа нийлээд эхлээд энэ чинь NBA-ийн подкаст биш байсан юм аа. Тэгэхээр би нэг хоёр найзтайгаа нийлээд ерөөхдөө за саксэри, хөгжмөри, за тэгээд орчин үед юу болж чинь те одоо pop culture гэж ярьдэн шүү дээ. Тэр талаар илүү дэлгэрэнгүй яриа. Тэр маань гэхдээ яг нэг яваагүй юм. Гэхдээ тэрийг мэддэг хүмүүс бол ганц хоёр ер нь бол үлрэл явсан. Үлрэл явахдаа 10 хэдэн дугаар л явж ирсэн.
За тэгэнгүүт яг 21 оны сүүл 22 оноос эхлээд би бол яг өөрийнхөө NBA Lover Boy гэдэг нэртэй подкаст хийгээд тэрэн дээрээ болохоор за одоо надад Монголд болохоор нөгөө нэг илүү ингээд зочинтой подкастууд илүү хүмүүст хүрдэг юм шиг санагдсан байхгүй. Тэгээд сонсогчд нь ч гэсэн илүү за тэр зочио орвол юм байна гэж боддог. За тэнгууд сах сонирхдаг хүмүүс хэд байгаа вэ те. Тэгж бодоод хамгийн ихний үлрэлээ бол би бол ганцаараа хийжсэн. Тэгээд хоёр дахь үлрэлээс болохоор одоо Hot Tea Basketball гэдэг хуудсынхаа админ манай хүлэнгээ залуу байгаа. Хүлгэнтэйгээ нийлээд одоо яг хоёр талаасаа ингээд co-host маягаар ажиллаад тэгээ ерөнхийдөө бол одоо гурав дахь үлрэлээ хийгээд явж байна. Зочдын хувьд болохоор яг нь NBA Talk дээр ч юм уу те одоо манай аналист ахнаар тайлбарлагч ахнаар ерөнхийдөө ингээл 7 хоног болгон дугаар болгон дээр ингээл үзэл бодлууд за тэдний тайлбарыг ч гэсэн ингээл ерөнхийдөө бол хангалттай сонсож байгаа болов уу гэж бодсон. За тэгээд миний хувьд болохоор би ч одоо нөгөө пэйж ажиллуулад удчингууд 2-оос 3 одоо нэг таньдаг пэйжүүдтэй болоод эхэлж байгаа. За тэгээ сошиал ертөнцид за ер нь хин илүү ингээд NBA сонирхож байна, хин илүү сакс үзэж байна те. За тэгээд ингээд холбогдоод явангууд ер нь болох юм байна, гэх юм байна гэдэг. Тэгээ зочдоо ер нь сонгоод оруулж ирсэн. Одоо сүүлд бол мэдээж идрээ хахтай бас гадна цаа чи нөгөө нэг юунд байгаа, Шинэ Зеландд байгаа. Идрээ хахтай холбогдоод орсон. За Боги хахтай, саксцон болор тулгахтай бол холбогдоод дугаарт оруулсан. За тэгээд өөрийнхөө нэг танил пэйжүүд те пэйж одоо NBA-ээр бичдэг хуудсууд. За тэрнээс гадна бас янз бүрийн зөвхөн сакстай холбоотой гэлтгүй зүгээр сакс үзэх дуртай гэсэн мөртлөөс ярих дуртай одоо манай DJ ах байдаг. Бас DJ Дон Төрөтэй гэдэг ахыг бас оруулчихсан. Тиймэрхүү сонирхолтой зочдыг бол оруулаад явж исэн байгаа. Одоо боловсруулалтыг бол хамгийн ихэнд одоо би чинь жишээлбэл тоглолт өдөр болгоны тоглолтын дараа тоймч юм уу те одоо хамгийн онцлог яг өөрийнхөө үзсэн тоглолтуудыг одоо ингээд мэдээ болгоод ер нь бол нийтлэл хийж байгаа. За тэр нийтлэлийн доор одоо юу гэдэг нь те биенээ хараа зүхгүй. За тэр тоглогчд руу бол хараа зүгэх бол ямар ч шаардлага байхгүй. За над руу бас хараа зүгэх ямар ч шаардлага байхгүй. Зүгээр за ийм болохоор ингээд манай баг ингэчлээ. Тэрэн дээр нь ийм гаргалгаа байсан байж болох юм те. Эсвэл тэр талаас нь юм байна. За стат үзүүл юм байна гэдэг ч юм уу те. Тэр талаасаа илүү гоё ярьдаг болоосоо гэж боддог. Би чинь өөрөө нөгөө нэг анх мэдээж л адилхан жоохон хүүхэд байсан. За ингээл хүүхдийн те сэтгэл хөдлөлөөр ингээл юм фэн байсан үед байгаа. Тэгээд яг пэйж эхэлсэн цагаас эхлээд одоо ер нь NBA сонирхогчдод яг зөв талаас нь гэдэг нь одоо илүү статистик баримттай талаас нь илүү түүх талаас нь те. За advanced stats гэж юу гэдэг. За одоо юу гэдэг те суперстар чинь одоо 1-р зэрэглэл 2-р зэрэглэл гэж байдаг ч юм уу те. За тэгээд ийм франчайз тоглогчид хэм байдаг вэ? За ямар тоглогчийг үр ашиг багтаа гэдэг ч юм уу. Зөвхөн ерөнхийдөө бол одоо нөгөө нэг өнгөн дүүнэлтээр биш бүх юм бас статтай холбогддог шүү. Тэр талаар би айгүй их ер нь бол бичиж гаргахыг бол зорддог. Мэдээж тэр фэнүүд бол ихэнх нь одоо тий жоохон хүүхдүүд юу гэдэг одоо дөнгөж 8-9-тэй 10-тай за дөнгөж Facebook ашиглаж эхэлж байгаа тиймэрхүү хүүхдүүд байгаа. Тэгээ тиймэрхүү хүүхдүүдийг илүү зөвөр юмыг ойлгуулах зорилготойгоор би ч бас пэйжээ нээсэн. За тэгээ зарим нэг нь хараал мараал хичээд ороод ирнэ тий. Зарим нэг нь ингээ шууд ороод ирнэ. Тэр болгонд нь яг ингээд за ингэж үздэг шүү. Ийм соёлтой байх ёстой. Тэгээд энэ багч ийм байдгийг шүү. Тэгээд тиймэрхүү дэмжиж байгаа хүүхдүүд гэхэд яг ер нь бол юмаа гоё яг үнэхээр сэтгэлээсээ дэмжихээр байх юм л гоё судлаад тэг гоё бусад багуудын фэнүүдийг ч гэсэн бас ингээ хүндлэл анханасаа ингээд мэдрүүлчих юм бол тэр ямар ч асуудалгүй гэж боддог. Тэгээд дугаасаа нөгөө нэг одоо юу болж ин тэрийг мэдээж мастаг гэх нь ойлгомжтой шүү дээ. Одоо юу гэдэг жишээлбэл одоо 15-аас оноос эхлээл одоо Golden State Warriors тий. За тэрнээс өмнө их юм бол Miami Heat ч гэдэг юм. Тэгэл одоо нэг яг bandwagon гэж нэрлэдэг байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүс бол одоо байжих нь ерөнхийдөө байх л асуудал угаасаа л спорт юм чинь аль ялж байгаа талын дэмждэг. За аль ялж байгаа тал нь гоё санагддаг тий. Тэдгээр бүхнийг гэхдээ яг нэг жоохон төр зургийн юм шиг санагдаад байдаг.
одоо юу гэдэг нь те магадгүй Heat унсны дараа, Warriors унсны дараа ч юм уу эдгээр фэнүүд байх уугүй гэдэг дээр бас сонирхолтой. Тэгэхээр цаг хугацааны хэл ер нь бол ингээд айсад байдаг үзэгдэл гэх юм уу да надад бол. These niggas got me. I hate these niggas more than a Nazi. I know you love to show off, but I never thought that you would take it this far. What do I know? Тэгээд одоо хүртэл нэг хүн хөвсөл хийсээр л яваад шүү дээ. Леброн 21 дэх үйлрэлтэй одоо ингээд хүн 40 хүрсэн ч ингээд те бодооны залуучуудтай үзэж болдсон шүү. Тэгээд энийг бол гоё бас одоо нэг араас нь одоо зөвхөн леброн гэлтгүй яг араас нь ингээд тоглогчид айгүй олон жил тоглох боломжтой, чадамжтай болсон юм хараад байна л да. Одоо Стеф гэдэг юм уу, KD ч гэдэг юм уу те, Крис Пол гэдэг юм уу ингээд 36 37 та одоо 20 жилийн өмнө гэхэд 36 37 та хүмүүс чинь зодог тайлцсан тэгээ баг алтрын тахимтыг хэлсэх үедээ чидэг байлаа шүү дээ. Тэрийг илүү ягаад одоо зөв бие авч явбал зөв одоо тэг бэлтгэлжээ л да. Тэгээд мэдээж техник технологи хөгжсөний дагуу эмчилгээ сайжирсан байна. За тоглогчид тэгээ өөрсдийнхөө биедээ тохирсон зүйл одоо идэж уудаг те тасгалуудыг хийдэг болсон. Энийг ер нь бол илүү онцлмоор санагддаг. Одооны ер нь бол леброн ч гэлтгүй зөвхөн тэрнээс цаашаагаа гарах одоо юу гэдэг Янас, Йокич, Лука те дараачийн 90 үеийг тодорхойлоход бас л адилхан ингээл бас 20 жил тоглох юм боломжтой, чадамжтай л болж ирж байгаа. Энийг л онцлмоор байна. What I know I can bring to the table is, being committed to, having excellence, every single day from a mindset standpoint, from how I prepare to go out and play. So, everything else take care of itself. Энэ дээр ингээ хоёр юм юу вариант гэж болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл би яг өөрийнхөө хамгийн зүгээр яг одоо 5 байрлал байгаа шүү дээ. 5 байрлал дээрээс яг өөрийнхөө хамгийн шилдэг гэж бодож байгаа байрлал болгоны нэгдүгээр тоглогчийг багтаах уу эсвэл яг өөрийнхөө яг гарааны 5-ыг нэрлэх үү гэдэг чинь бас юм хоёр өөр гарааны 5-т гарч ирэх баг. Тэгэхээр би яг хоёр дахоор нь нэрлэх юм бол за холбогч дээр бол Крис Полыг нэрлэнэ. Яагаад тэгэхээр Крис Пол яг миний үзэж эхэлсэн. Одоо ер нь бол би сакс үзэж эхэлснээс хойш Крис Пол ер нь тоглоод байгаа. Тэгээд яг авраг авчаасаа гэж боддог бол хамгийн болоо адилхан биш хамгийн их боддог тоглогч. Тэгээд надтай адилхан өндөртэй. Тэгээд тийм хөртлөөс одоо point guard гэдэг нэршилтэй тийм тоглогч байдаг. Тэгээд Крис Полыг нэрлэнэ. За SG-ийн байрал дээр буюу хамгаалагчийн байрал дээр бол Kobe Bryant-ыг нэрлэнэ. За Jordan ч намайг төрж явах үед бол сүүлийн шидэлтэй игээд зодог тайлцсан байсан. Тэгэхээр бол яг Kobe Jordan хоёрыг харьцуулах нь утгагүй ч гэсэн Kobe бол би сонгоно. За SF дээр бол ойлгомжтой LeBron James-ыг бол нэрлэнэ. Яг хөвдөө бол ерөөхдөө бүх цаг үе хамгийн шилдэг тоглогч гэж бол яг хилдэг. Гэхдээ яг ингээд fact юу ингээд барилдах юм бол бас нэлээд маргаан болж магадгүй. За 4 номер дээр бол ойлгомжтой Tim Duncan-ыг нэрлэж байна. Ялагч тоглогч. Одоо нэг greatest of all time гэдэг чинь Tim Duncan дээр хүртэл greatest of all time байх юм кейс байдаг гэдгээр бас онцлогтой. За 5 дээр Nikola Jokic нэрлэлт тийм үү? Яг одоо байгаагаас хамгийн супер. Ер нь бол сүүлийн 4 жил яг миний нөгөө нэг тайлбарлаад байсан advanced stats гэдэг статаа бол бацж байгаа. Энэ бийг бацж байгаа. Тэгээ одоо бол лигийн хамгийн шилдэг тоглогч гэхэд бол маргаангүй байх гэж бодож байна. Тэгээд энэ 5 тоглогчийг нэрлэж байна. Like Martin with no Gina. Like a flight with no visa, first class with the seat. Тийм. Би чинь өөрөө нөгөө системийн аюулгүй байдлын мэрэгжилт нэр төгссөн. За одоо Info Solution гэдэг компанид бол системийн инженер хийгээд явж байгаа. За ерөнхийдөө бол компьютертэй аягүй ерөнхийдөө бол байнгын ажилтай. За байнгын онлайн байдаг. За тэрний хажуугаар ерөнхийдөө бол тоглолтуудаа хараад мэдээллийн үзхийн үзээд мэдээ бичгийн бичээ те. За тэгээд ажилтайгаа ч тэр амжуулаад явдаг. За подкастыг болохоор уул нь манайх студидтэй саях байсан. Тэгээд одоо нөгөө барилгын засварт орсон болохоор түр зурдаа нөгөө нэг офис дээрээ өөрсдөө янзлж байгаад бол хийгээд байгаа. Тэгээд T-Camp podcast room гэдэг студ байсан. За тэгээд манай студийн бол одоо яг аудио бичдэг эдитер залуу маань бол ерөөхдөө микрофонуудаа авчирж байгаа
чихвчтэй гэж байгаа миксертэйгээ угсраад тэгээд бид бол биччихсэн. За тэгээд бичлэгээ бол ерөнхийдөө гар утас, за видео камер аль алийг ер нь ашиглаад хийчихдэг. Тэгээд ихэнхдээ бол гар утас л ашигладаг дөө. Хоти баскетболын бас хүлгэндээ бас минь түрхий. Тэгээд бид хоёр ч юм бол ерөнхийдөө бол ингээд саксыг яг манай найз бол илүү нэг play by play талаасаа яриад би болохоор илүү нэг тоглогчийн юу талаас нь статистик талаас нь илүү дүгнэж авчдаг. Тэгээд хувь төгөн талаасаа гэвэл илүү хипхоп хөгжмийн мэдээ сонирхолтой одоо тэгээд ер нь сакс хипхоп хөгжим хоёр чинь юм салшгүй соёл гэж бол ярьдэн шүү дээ. Тэгээд тэр соёлоор л ер нь хүмүүжид одоо хүртэл явж байгаа. Ерөнхийдөө яг хуу зөв цаг үеийнхээс яг нэг хөгжих шатандаа л яваад байгаа шүү дээ. Одоо би жишээлбэл пэйжээрээ дамжуулаад юутай ажилтдаг. Одоо бас бета эйженттэй хамтарч ажилтдаг. Манай эйжентүүд Telegram групп ч юм уу эсвэл тэ юун дээрээ Facebook дээрээ одоо тип гэж ярьдаг те. Тэрийг өгөөд явдаг. Тэрнтэй нь ерөнхийдөө бол хамтарч ажиллаад одоо юу гэдэг нь манайхад ер нь сурталчилдаг талтай гэх юм уу. За тэгээд тэрэн дээр яг хүн болгонд одоо тий мэдээ сонголт гэдэг нь бол үнэ. За тэгээд хэтрүүлэхгүй л ах нь юу юм болоо да. Одоо жишээлбэл арх дарсыг ч гэсэн хэтрүүлүүл хор гэж ярьдаг чинь тэрнтэй л адилхан бетиг за чи өнөөдөр нэг алдсан болвол тэгэл болчих юм уу тий. Чи 2-7 хоногийн турш алдаад ах юм бол ер нь энэ чамд тохирохгүй юм байна тий. Яг л нөгөө нэг арх уугаа шаардж байгаа хүнтэй л ер нь адилхан болоод байгаа байхгүй. Надад бол зүгээр яг тийм л бодолтой. Би өөрөө нэг бет тавьдгүй юм уу зүгээр яг тийм. Гэхдээ яг бити 50-аас гэж бол хэлдэггүй. Гэхдээ тавих ёстой ч гэж хэлдэг. Тийм талтай л байдаг. За айгу олон юм байт юм аа. Яг хоо ерөнхийдөө нэг NBA-ийн албан ёсны юм дээр бас юм writer болох юм мөрөөдөл бол байдаг. Яг юм одоо Bleacher Report ч гэдэг юм уу, ESPN ч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо сайтууд, том платформуд дээр яг албан ёсны writer эсвэл тайлбарлагч биш. Одоо тийм юу гэдэг аналист ч гэдэг юм. Тийм болох мөрөөдөл байдаг. За тэгээд тэрний дүрхийн тул бас спортын яг сэтгүүл зүгээр бас сурах ёстой болоо гэж бол бодоод байдیں۔ Тийм ямар ч гэсэн ойрын зорилго байгаа. Тэгээд мэрэгчлээ бас давхар хаяхгүй ер нь бол явна. За тэгээд хипхоп болон ер нь бол яг тэр хөгжмнөөс нэг салахгүй зорилготой шүү дээ. Тийм л ер нь зорилготой. Тэгээд нэг гоё юм чанартай гэсэн юм контент ч юм уу нэвтрүүлэхтэй бас болъё гэсэн бол зорилго байдаг. Юмд гоё нямба хандаад сурчвал болно гэж боддөө шүү дээ. Одоо жишээлбэл нэг тоглолт үзэл араас нь юу гэдгийг те одоо нэг тийм гаргах тийм дүгнэлттэй те өнцгтэй байж болно шүү дээ. Дүгнэлттэй юм те. Тийм байгаал байвал болдсон бол. Ер нь бүх зөвхөн сакс гэлтгүүдээ одоо юу гэдэг бүх гарч байгаа мэдээл одоо юу гэдэг одоо энэ жил жишээлбэл сонгуул хүртэл болох ч тэрэндээ хүртэл ингээд жоохон юм уншиж мэдээ жоохон илүү ингээд судлаад тэ илүү за энэ нь юм байдгийг шүү гэдэг. Тэгчүүл ер нь л хэцэнгүү гайгүй болно. Жоохон назгаал байгаад байдаг юм шиг санагддаг шүү дээ.